Би энэ шинэ үснийхээ учрыг олохгүй амар зовоод байна л та. За өнөөдрийнхөө бичлэгээрээ би божоо хэрэгслээ хаанаас авсан, хаанаас өөр гоёыг авч болох талаар ингээд танилцуулаад ярих байгаа. За тэгээд хамгийн ихний одоо ярих зүйл маань дэвтэр байгаа. Надад бол уртаашаа өргөшөө 3 дэвтэр байгаа. Яг божоо хөдөлгөөн тохиромжтой цэгтэй дэвтэрнүүд. За тэгээд миний өмнөх нөгөө нэг юун дээрээ бичлэгүүд дээрээ харуулж исэн дэвтэр бол ийм дэвтэр байгаа. Нөгөө нэг эхлэхт нь нүрнээс нь харж исэн баг. Энийг миний согоос юу яасан заяа. Би яг божоо хөдөлдөггүй байхдаа хөтлөе гэж ингээд сонирхож эхэлж байхдаа ингээд надаа хөтөлчөөр дэвтэр байна уугүй юу гэд ингээд хичээлийнхаа юмнуудыг ухаж үзсэн баггүй юу. Тэгсэн чинь ийм дэвтэр олцсон. Цэгтэй дэвтэр. Би ерөөсөө энийг өөрөө очиж авч байгаагүй. Тэгээд ийм дэвтэрээ олдоод гаднах нь ингээд лац мацтайгаа ингээд шив шинээрээ байсан. Тэгээд тэрэн дээр Минисо гэд бичсэн. Харин Минисогийн дэвтэр гэж ойлгож байгаа. Тэгээд энэ бол одоо тэр Минисогоор байхгүй болсон билээ. Гэхдээ энийг жин шахуу хэрэглээд одоо дуусчих гэж байгаа. Тэр хүртэл нь ашиглахад бол цаас нь жоохон нэмгэн. Гэхдээ дөнгөж анхлын эхэлж байгаа хүмүүст бол зүгээр байсан. Одоо тэгтээ би Amazon-оос цайгаад олоогүй. Одоо онлайнаар ч байхгүй, дэлгүүр дээрээ ч байхгүй. Энэ дэвтэр бол ер нь ингээд дуусч байгаа юм шиг үлээ. Игүүл 3. Игүүлээ гэх юм. За би игүүлээ гэдээ ирчээ. Игүүлээгийн юм нэртэй дэвтэр байгаа. Тэгээд энийг бол ерөөсөө ашиглаж үзээгүй байгаа. Хуудсан дээрээ ийм цэгтэй, цаас нь цав цагаан өнгөтэй. Ямар нэгэн юм нөгөө нэг юу биш вүлээ. Ийм эрзэн байхгүй. Тэгээд үзэг тогтоогч байхгүй. Би энийг бол яг божоонд ашиглана гэхээсээ илүү бичлэгүүдийг төлөвлөх ч юм уу те. Яг YouTube-ийнхаа юмнуудыг төлөвлөх маягаар ашиглая гэж бодож байгаа. Тэгэд энэ бол мэдээж зарагдаж байгаа. Facebook page энэ Instagram нь энэ. Тэгээд би доор нь бас нөгөө нэг Instagram, Facebook-ийн линкийг холбоод өгчээ. Үнийг нь бол мэдэхгүй. Сүүлийнх нь ийм дэвтэр байгаа. Одоо би энийг 1 сараас эхэлж ашиглах гэж байгаа. Айгу олон давуу талууд зөндөө байсан. Хатуу хацтай. Ингээд 180 градус бүтэн дэлгэгддэг. За тэгээд ийм эрзэнтэй, ийм үзэг тогтоогчтой, ийм хуудасны ийм юу гэдүүлээ? Хуудас тусгаарлагчтай. Тэгээ ардаа ийм хөрхөн юутай. Ардаа ийм халаастай. Дотроо ийм стикер энэ төр бэлгэн дэрт юм билээ. Миний 21 оны зорилго явж байна. Энэ дэвтэр бол айгүй гоё юм билээ. Би яг хөтөлж юмнуудаа бичиж бол эхлэегүй байгаа. Зүгээр эхний хэсгийг ингээд This journal belongs to Мухцая. Date journal started 21 оны 1 сарын 1-нд гэж биччихсэн байгаа. Тэгээд ер нь бол 21 онд энэ дэвтрийг ашиглаж дуусгана. Bojo with CL гээд ийм Facebook page дээр бас ийм Instagram дээр хоёр хаягаар захиалга авч байгаа байх. Тодруулагч маркерууд байгаа. Mild liner-ууд болон mild liner brush. Хэдэн өнгөнүүд нь бол ийм өнгөнүүд байгаа. Бид нар brush, бид нар нь зүгээр энгийн mild liner-ууд. Анх авахтаа бол өнгөндөө гороогоод ийм дуураймал солонгосыг нь авч ирсэн бохгүй юу. Тэгээд дуураймал юм мэдээж ямар гоё байх вэ? Анх хэрглэж үзээ тэгээ ер нь жоохон онцгүй байна. Эхний нэг 2 сар хэрглэж үзээ тэгээд нэг гоё санагтаа болцсон. Хушуунд гарахтаа гэсэн ингээд нүсэн чи харч дуурдаг болохоор амар таалагдаагүй. Тэгээд дараа нь явж байгаад яг оргийг нь оруулж ирж байгаа гэдгийг сонсоод тэгээд Growing-оос mild liner-ууд авч ирсэн. Тэгээд mild liner, энгийн mild liner хажууд нь brush гэдэг ингээд баг хосоор ингээд авсан байгаа. Одоо Growing-од байхгүй бах. Гэхдээ ерөөхдөө бол хичээл эхлэх төхөөд 9 сар гараад юм уу 8 сар гараад яг хамаг бичиг гэргийн дэлгүүрүүд эд нарыг авчирдаг байхгүй юу. Тэгэхээр авсан хойноо дараа номинд харж ирсэн. Номин их дэлгүүрт байдаг. Улсын их дэлгүүрт байдаг. Тийм, интер ном
интер номтой дэлгүүрүүд гэх юм уу. Интер ном дотроо ингээд бас ганц хоёр байж идэгин. Аюу Polaris гэдэг юм. Яг нөгөө нэг юунаас нь яг Японоос нь авчирдаг газар нь бас Polaris үт юм лээ. Polaris-аас ихтлгүүр номлоо ингээд бараагаад тараадаг байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд авчуулах газрууд нь гэвэл Polaris, Growingo, ихтлгүүр, номин. Нөгөө нэг sticky notes буюу дэвтэр дээрээ шууд ингээд наачдаг. Тэгээд тэр өдрөө юу хийхээ бичдэг. Тим цааснууд хаанаас авдаг бэ гэж байгаа. Иймэрхүү болвол та хаасаагүй байдэн штэ. Бүр божоо төрлийн иймэрхүү стикерүүд байгаа штэ. Бид нарийнх нь Yoyoso гэдэг газар их байна. Өөр гэхдээ тим юмнууд харж исэн газар гэх юм бол Growingo байна. Нөгөө нэг юу байна? Юу лээ? Ихтлгүүр их цэцэрлэгтүүд гэж юу лээ? Оо, юу лээ дээ? 2000 years later. Тийм, өөр бас Morning Glory гэдэг газарт байдаг. Дараагийнх нь болохоор стикер байна. Стикерүүд бол хөвчлэн нөгөө нэг эгүүл 3-ын стикерүүд яг Монгол үгтэй. Тэгээд бичиж байгаа загвар нь айгүй хөөрхөн. Амар cute, kawaii байсан баггүй юу? Байсан ч гэж байдаг баггүй юу? Ер нь бол гоё стикер авъя гэвэл эгүүл 3-аас авдаг. Өөр газраас ер нь стикер авдаггүй шүү дээ. Эгүүл 3-аас л авдаг. Тэгээд би дээр нэг стикер өөрөө хийх гэж үзсэн. Тэгээд жоохон бүтлгүүтэй тэгсэн. Балны хувьд гэвэл ерөнхийдөө бол хоёр л төрлийн бал ашигладаг л да. Ойр хараасаа авчиг гэвэл бичиг хэрэгэн дэлгүүр болгоно нэг ийм бал байдаг шүү дээ. Тийм ийм балаар биччихэд энэ бол ингээд бичээд хатаацсан байх үед ингээд хойшоо ингээд бусд балнуудаас ингэж нөгөө нэг төлөө запас нь ингэж заваарч явахгүй гэдгээрээ юу дайжгүй. Тэхрийг нь хичээлдээ хэрэгэлдэг байхгүй юу? Тэгээд харийг хэрэгэлж үзсэн чинь дайжгүй юм бэлээ. Тэгээд нарийнхан гардаг болохоор яг божоо хэрэглэхэд нэг тийм сүртэй гоё бол биш дээ. Яг зөвхөн нөгөө нэг өдөр тутмын нөгөө нэг өнөөдрийнхөө хийх зүйлсмэс төдөө möдөөгээ бичгээд энэ бол зүгээр. Яг нөгөө нэг божоогоо хийх үедээ зурж мурах үедээ бол микроны ийм балнууд бол гоё идэв. Өмнө 0.3-тай хэрэгжилжсэн, одоо 0.5-тай хэрэгжилж байгаа. Нэг сүртэй том ялгаа бол байхгүй. Юм бичиж үчихэд арталт нь ингээд нэвтрэхгүй. Тэгээ хурдан хатдаг. Тиймээр гоё байдаг. Washi tape-нууд гэх юм бол бас янз янзын газраас цуглуулдаг. За энийг жишээ нь миний нөгөө нэг божоо бичлэгэн дээр бол харж исэн байх. Юу? Yoyoso. Тийм, Yoyoso-гоос ингээд томоор нь автсан. Энэ бол дайжгүй. Яг божоо хэрэгслүүл биш ч гэсэн washi tape-нууд бол зөндөө хөөрхөн байд юм билээ. Зүгээр ийм багцсан нэг ийм юу байдэн штэ. Washi tape-нууд ийм washi tape хорооллын Coral центрийн доороос авч ирсэн. Ганц хоёроор нь авдаг жоохон чанартай тийм үнэтэй washi tape-нууд байгааз эдрийг бол Morning Glory-гоос яг өнгөөр нь түүж авч ирсэн. Миний сод бас бүр дээр үед ийм цэгтэй washi tape байдаг байсан. Энийг аваад одоо ер нь хэрэглэхгүй байгаа цаван маван муутцсан л та. Decorage буюу туузан юу гинтэй. Туузаар зурдаг юм. Энэ бол янз янзын хээтэй байдаг. Минийх бол ийм зүрхэн хээтэй. Энүүгээр зүгээр ингээд зурхаас цалхуурсан үе тайлт ингээд чимгэлэхэд бол хөөрхөн байдаг. Энийг хитлгүүрийн дээрээс авч ирсэн. За тэгээ бичлэг маань ингээд дуусч байна. Миний одоо ер нь бол одоогоор хэрэгжилж байгаа бүх божоо хэрэгслүүдэд танилцууллаа. Хаанаас авч болохыг нь бас хэлсэн. Facebook, Instagram-ийн линкүүдийг доор үлдээчээ. Тэгээд орд сонирхоорой. Бас энэ дээр гарч байгаа миний Instagram-ыг орж дагаарай. Энэ бол 20 оны сүүлийн бичлэг байлаа. Дараа жил уулзцгаая. Bye. Bye.